За сайн бацхан намайг Ширэн цэцэг гэдэг археологийн антрополог хаан зам техникийн 2 дугаар төвшний оюутан. За өдөртөгч багш нь бол бим дөрж гэх юм аа. Техникийн угсаатын зөвч багш байгаа. Тэгээд би өөрөө археологоор суддаг. Гэтэ энэ удаагийн антам мастарт орж байгаа сэдв маань бол угсаатын зөв талтай. Тэгэхээр ер нь бол угсаатын зөв сэдв байгаа маа. Тэгээд миний энэ удаа болохоор энэ монголчууд нутгаар үзлэгээд би хадталтын эцэг тавиад өгсөн байгаа нь ерөөсөө одоогийнхоор бол тайлан учраас миний одоо судалгаа бол бүрэн дуусаагүй байгаа. Тэгээд одоо гаргаж байгаа зүйл манаас яг Word дээр зөвхөн Nora хэлбэрээр гаргаж ирж байгаа. Зөвхөн Nora хэлбэрийн одоо миний өөрийнхөө дүгнэлт хувьд бол би 60-70% таа бичсэн Nora хэлбэр бол гаргаж байгаа гэсэн үг. Андрес Ямарны бол албан ёсны зүйлээрээс байхгүй тэгэхээр алдаа үг үсгийн алдаа бол их байгаа. Тэгээд мөн ишлэл зөвлөлт эдрийг бол зүгээр л яг би дараа нь өөрөө хийх зорилгоор сануулгах зорилгоор бас яг тийм бүдүүлэх маягаар хийсэн байгаа шүү тэрийг. Тэгээд гарчийн хувьд бол дараа нь багштайгаа ярьж байгаад бол тодорхойлох байгаа. Ямар ч тодорхой үзэл маань бол хамгийн анхандаа бол өнөөгийн байдал гэсэн бол байгаа. Гэхдээ энийг бол яг сүүлд нь хэвлүүлэх үедээ ч юм уу ер нь дараагийн үеийн үед багштайгаа яриад ячих байгаа. Шийдчих байгаа. За тэгээд энэ ер нь бол миний хамгийн анх нэг гаргаж ирсэн төлөвлөгөө бол Жумбаачрыг өөрчлөгдсөн байгаа. Нэг саяхан бол манай багштай ярьж байгаа дахиад бараг нэг бүтэн шинээр нэг төлөвлөгөө маягийн шахав гаргаад ирчихсэн. Тэрний хавранд бол явж байгаа. Тэгээд эхний ээлжинд бол угаасаа яг угсаатан гэдгээ бол тодорхойлоод явж байгаа. Тэгээд угсаатан гэдэг зүйлээ тодорхойлсны хаартаас энэ өөрөө нутгаар үзлийн маань хамгийн гол уусар болоод байгаа нутаг гэдэг үгийг бол тайлбарлах гэх мэтлэнгээр бол хамгийн чухал зүйл гэх юм уу. За тэр маань ингээ ороо явж байгаа. За тэгээд үүний хаартаас одоо энэ угсаатныг бол тайлбарладаг хэд хэдэн онол байдаг. За примордализм, конструктивизм тэгээд мөн инструментализм зэрэг бол онолууд байгаа. Тэр онолуудын хүрээнд бол энэ угсаатныг бол яг юу гэж авч үзээд байгаа юм бэ гэдгийг бол тайлбарлаж орж ирсэн. За тэгээд тэрнийхээ ардаас нь бол одоо яг угсаатны бүлгүүдийн ялгараа, угсаатны бүлгүүд гэдэг бол манай халах ч юм уу те гэдэг байна. Угсаатан гэдэг бол одоо манай монголчууд тэр чигээр ордог байна шүү дээ. За тэгээд энэ манай угсаатны бүлгүүд маань нутагаараа те ингээд гол төлөв нэг нутагт ингээд төлрөө суужсан байгаа. За тэр хүмүүсүүдийг хоорондоо яагаад гээд ялгараа үүсгээд байгаа юм гэцгийг бол энэ гаргаж байгаа л гэсэн юм байгаа шүү. За тэрийг бол сүүлд нэг тодорхойлоод өгье. За тэгээд ямар ч байсан угсаатны бүлгүүдийн онолын ардаас бол тэр онолын хүрээнд ер нь бол энэ угсаатны бүлгүүдийн ялгараа бол бүгд Монгол ард улсын үед л 2 дугаар хагасны үед л нэлийн эрчмийн авсан гэж үтгэл ер нь бол судлаач бол үздэг. Тэр нь бол яг 40-од оноос хойшоо. За 40-од оноос биш маа 28 оноос хойшоо зүүнтнүүдийн төрийн эргэлт гэж үл үздэг. Тэр үеэс бол хойшоо энийг бол улам эрчимжүүлсэн гэж үл үздэг. Тэгээд тэр талаар бол жишээ бол судлаач ил мөнх хэдний нэг 11 он гаргасан ихтгэл байгаа. Тэрнээс ер нь ишиг татаж орж ирээд за тэгээд тэр ишлийнхаа хүрээнд жишээ гэх юм бол Цэцэн бол дарга үед 40-с 90 оны хооронд улс төрийн төвчөөний гишүүд байсан хүмүүсийн нутгийг бол гаргаж ирсэн байгаа. За гаргаж ирсэн байгаа гэж байна. Тэр бол бас иш татаж авсан байгаа. Би өөрөө судлаагүй. За тэгээд ерөнхийдөө бол яг тэр улс төрийн төвчөөныхний нутгийг иш татаж яваад гаргаж ирсэн жишээ гаргаж ирсэн маань бол яг нэг өгүүлбэрээр ингээд дуусчихсан байгаа юм. Одоо нойр байгаа, дуусаг байгаа гэх. Тэгээд үргэлжлүүлээд гэх юм бол 90 оноос хойш ороод ирж байгаа. 90 оноос хойш одоо ардсан нийгэм тогтсны дараагаас үндэсний үүсэл бол сэргийж эхэлээд үндэсний үүсэл сэргийж эхлэхийн хажуугаар манай угсаатны бүлгүүд өөрсдөө бусдаас ялгах тэр үзэл нь бол бүр улам их нэмэгдсэн. Одоо өөрсдөө бие бинийгаа ялгаад эхэлсэн байгаа. Тэрний талаар бол гаргаж ирэх юм байгаа юм. За тэгээд тэрийг бол миний яг тэр хоёрыг ялгах зүйл нөх юм бол халахуудыг одоо баруун монголчууд одоо хуучин одоо ойрд монголчууд гэдэг ойрол гаралтай монголчуудаас ингээ ялгаад байгаа зүйлийг би тиймэрхүү жишээ гаргаж ирээд бол тайлбарчих юм байна. Тэгээд миний судалгааны төгсгөл хэсэгт бол угсаатан хоорондын тийм ялгараа буюу одоо манай улсад бол албан ёсоор бол 2 угсаатан байдаг гэж үздэг шүү дээ. Нэг нь одоо казахчууд, нөгөөх нь монголчууд гэдэг. Манай казахчууд бол жоохон тийм үндэсний цөөхтэй бол орж байгаа. Тэгээд энэ казахчууд маань ер нь бол Монгол байж байгаа казахчууд маань нэг хятад тийм ялгараагүй байж байгаа 90-ад оноос хойшоо. За Казахстан улсад Нур Султан байгуулснаас ингэж хойшоо жоохон их тийм гадаад болон дотоод хүчин зүйлээс баг зэрэг тийм ялгараа гаргаж ирэх тийм нэг үзэл бол гараад байна. Гэтэ тэр бол манай хоёр үндэсний маань угсаатны тэр ялгарааны зөрчилтэй бол тийм бол айхтар газар аваагүй. Зүгээр л нэг тийм нэг жоохон тийм ялгараа бол хэвэл байгаад энэ хувь бол байгаад байна. Гэхдээ тийм хуцтмал бол байдалтай биш ээ. Тийм гадаадын тийм нэг улс орнуудыг бол харьцуулахад бол хамаагүй гайгүй байгаа. За
тэр үеийнээс бол одоо энэ казахчуудын ялангуяа гаднаас хийж байгаа нь хуучин 19 дугаар зууны үед хамгийн их гарч ирсэн пантранасин гэдэг үзэгдэл одоо үзэл суртал Туркийн засгийн газраас одоо нэг санхүүжилттайгаар пантүркизм болоод явчихсан байгаа даа. За тэр үзэл яг хэрхэн тийм нөлөөлж байна гэдэг зүйлүүдийг гаргаж ирээд за тэгээд дуусгах байгаа юм. Тэгээ миний судалгааны гол зорилго гэх юм бол угсаатан болгоно ямар нэгэн байдлаар бол тийм нутгарах буюу одоо тийм ялгараа бол байгаа. Байх нь ч зүг угаасаа тэр байхгүй болно л гэж хизэж байхгүй. Тэр бол өөрөө сайн талтай. Сайн нэг соёл гэх юм чинь тэр орон нутгийн соёлыг хадгалсан тиймэрхүү зүйлүүднээс бол байдаг байх ч зүг. Гэхдээ тэр нэг сайныг хажуугаар саа гихчээр энэ нэг тийм энэ үзлийг бол арай жоохон буруугаар ашиглах ч юм уу те нэг яг одоо юу нь бол гол төлөв инструменталист гэдэг үгээр бол улс төрийн ашигаар улс төрийн эрх ашиг тэр нийгмийн субъектив ашигаар бол ингээ ашиглаад байх тохиолдол байдаг. Тэгээд ер нь бол энэ олон олон ялгарааг нь үнэн мөн чанарыг юу юм бэ? Яг яагаад нэг иймэрхүү байдлаар хин ашиглаад байна тий? Тэгээ энэ яг жоохон яаж сөргөөр нөлөөлж болох вэ зэрэг тиймэрхүү асуудал хүнд гаргаж ирэх зорилготой байгаамаа. За баярлалаа. Тэгээ номын дугаар бол иймэрхүү байгаа. Идэж байвал тэгээд хэд хэдэн ном зөвлөлтөөр төлөвлөсөн байгаа. Ялч гарахгүй яг бүгд болоо маргаж байсан. Окей. Үсгэлтэн болсон. Тэгээд ишлэл байх уусаа. Тийм тэр угаасаа өөрөө дараалж засах үдс тэгээд хэлсэн байна. Би яг нөгөө зорилгыг нэрийг бас хараад монголчуудын нутгийнхаа үзэл гэсэн шүү дээ. Энийг магадгүй өнөөгийн монголчууд гэсэн ашиглаж байгаа шүү дээ. Зүгээр нэг амар сонирхол. Одоо энэ манай өөр байна. Тэр нутгийн яриад гэсэн. Тэгээд энэ талаас нь яг юм болов гэсэн чинь угсаатны бүлгүүдийн ялгарл ижил тэгээд яг нэг угсаатны бүлгүүд гэж байж байгаа. Одоо бол нэг угсаатны бүлгүүд манай гол төлөв нэг аймаг сумд ингээд суулчаад байгаа шүү дээ. За тэгээд одоо жишээ хэрэг үү одоо жишээ дөрөвдөд энэ гол төлөв манай угсаатны бүлгүүдийн хоорондын ялгараа гэх юм дээ одоо халахад гэж байгаа. Бурайдууд дөрөвдөд баруун Монголын хувьд бол дөрөвдөд хамгийн дэлгүүрүүд яваад байгаа. Тэр үеднээсээ ус гэдэг аймаг ороод ирчин захын архангаа ч юм уу төвөөсөөсөө эсвэл бурайдуудыг явуучих бол одоо хинти мэдийгээд явуучих учраас тийм ер нь шийдчих үзэг. Айгуур хэлсэн шүү дээ. Монгол хоёр угсаатан. Түрк Монгол Казах Монгол. Казах Монгол. Тийм нэг юм дээр хуульчлцсан хоёр угсаатан байгаа гэсэн. Аль биесээр хуулийн дээр бол тэгээд цацсан. Хууль дөрвөд за тэгээ бай бүрээд гэдэг юм. Угсаатны бүлгүүд. Тийм Монгол гэдэг угсаатан Монгол гэдэг бол өөрөө нэг том угсаатан. Тэрний угсаатны бүлгүүд дотор бол манай бурайдууд явчихна, халахууд явчихна. Харин ингээд угсаатан гэж нэг угсаатны дотор байгаа угсаатны бүлгүүд. Монгол бол ер нь өөрөө нэг л том угсаатны бүлэг авч байгаа. Амцгол судлаач надлаач юм бичсэн байгаа. Манай төдөлд бичсэн байгаа. Тэгээд нөгөө өөрийнхөө тайлбараа суулж уушаад тийм. Тийм үгийн гарны талаар зөвлөв. Үгийн гарны талаар байгуулаад тэгээд юу юм? Бодгой судлаа байна шүү дээ. Амсрыг үзэрэг. Тийм Монгол хүмүүсийн юугаар ялгаатай байна. Энийг л бодож байгаа юм. Эсвэл ижил юм яриад байна. Тийм судлаач булга. За булгаан бол тэр зохиол бол ер нь бол нийтдээ тийм том ном байгаад байгаа. Тэгээ нэг маш олон тийм үргэн цаг үргэн зүйлсээр нь бол авчихсан байгаа юм л да. Гэтэ би булгаан тэр номыг бол юу бүтнээр нь уншаагүй. Бүтнээр нь уншаагүй байгаа. Яг би өөр харж байгаа нэг тийм одоо дундаас нэг юм уу бичсэн бол явж байгаа. Тэгээд бүрэнгүүс дутгыг хараад ирчих юм бол би бас тэнээс л мэдлэг бүрэнгүүс тариулах байхаа. Яг тийм нэг томьёо байгаа. Хагад үзэл гэж. Одоо баруун ч юм уу. Яг нэг скализм гэдэг тийм бол нэг юм л да. Үнцэрхэг үзэл гэхээр ч одоо үнцэрхэг болон үндэсний үзэл гэдэг бол яг зарим нэг нь бол мууг нь үнцэрхэг болгоо сайныг нь үндэсний гэдэг. Эсвэл зарим нь бол наач угаасаа л аль үзэл гэдэг нэг nationalism гэдэг явчихад байгаа. Тэгээд localism тий. энэ дээр сэдвээ бас яг нарийн тогтоод сэдвийн хэмжээг тэгээд зорилгоо дахиад хэлсэн харж байгаа. Зорилгоо одоо
арай эцэг нэг тогтоог юм шүү. Тэгэхээр сайн дахиад яг юу харах. Таас юу жоохон хариуцлага байх хэрэгтэй байна. Нэг жил юм болж байгаа шүү дээ. Ингээд сууж болох байгаа. Хариуцлахгүй. Тэгээд маш их сайтны зүйл хэрэг одоо нөгөө нутгийг яаж байгаа сайтны бүлгийг яаж байгаа сайтны зүйл маань савшаа тийм. Аа можгаш. Хэрэг авшаа. Сайтны сайтаар хэрэг авшаа. Тэгээд хийх жил талаас нь бас. Манай Бямба багш бол манайхтай 15 жил оюутан явуулж удирдах байгаа. Тэгэхээр жаахан нууц байдлаар юу яаж байгаа хаа эрдэм шилгээний хооронд дараагийн 7 хоног цөм хийх байх. Эхлээд за яах вэ 2 дугаар курс өгт ингээ явжээ гэд тэгжээж магадгүй. Ямар нууц вэ? Тий, би бол тэгж харж байна. Тэрнээс биш. Тий, тэгж байгаа бах. Тэрнээс биш манай энэ хотлын идүүд бол бүр өгүүлээд дуусчаад танилцуулдаг шүү дээ. Шүрээ дээр бол Бямба багш шиг тийм арга техник ашиглаж байгаа ах л гэж бодож байна. Би бас хичээл хайдаг болохоор шүрээ тийм. Тий, анхны жилдээ хамрагдж байгаа учраас суралцах юм бас арин байгаа. А манай байгууллагын зүгээс энэ жил бас явцын тайлан зөвхөн аваад анх удаа эдгээр танилцуулж судалгааны ажлаа. А өмнө нь болохоор анх орж ирэхдээ сэдвэнийг танилцуулсан. Тий? Цэцэгтэр өгчдөр. А дараа нь намайг орж ирсээс хойш анх удаа танилцуулж байгаа учраас эдгээр зарим юм нууцсан байх гэж бодож байна. Би бол анх удаа сонсож байгаа учраас. За, дүүлийн төрөд өндөрлөх үү? Оо, за, асуулт байх уу? Нөгөө нэг насны онцлогоос ер нь хэр хамаарах болов нөтрхөө үзэл. Тэрнээр ажилласан болов. Насны онцлог юугаас аргагүй. Ер нь ялгаа гарах болов. Тэгээ нас гэхэж ер нь бол бодоод үзэх чинь нас гэхэр чинь жоохон хитрхи жоохон юу ч хийсэр маяг юм чинь болж үзэж байна. Яг бидний зөв залуучуудын нэг жимсэ гэж авч үзэж байгаа бидний хувьд бол яг нэг нутаг хамаарахгүй байж болно. Гэтэл бас нэг хамаарат байгаа нэг айгүй яадаг хүмүүс бас байгаа шүү дээ тийм ээ. Бид нартэй ч зөв хэрнээ энэ асуудлыг тоодгооч хүн байна. Эсвэл бүр айгууч тоодог тийм. Бүр илүү тийм чим уусах гэж ч юм уу гэдэг чинь. Тиймэрхүү байдлаар аваад үзчих хүн байхыг үгүйсэхгүй учраас насыг бол нэг Нөгөө нэг улс төр өдр гэж жишээ татсансан шүү дээ. Тэгээд яг тэр талаар бодсон байхгүй. Одоо манай аав ээж яадаг үлээ, эмээ өвөө яадаг үлээ гэдэг тэгээд жишээ бодож үзсэн. Тэгээ манай аав ээж бол тэрнээр харьцангуй гайгүй байдаг. Хоёул өөр юм гэж хүмүүс тэгээд одоо яг нам бол намаа дагаал тэгээ эсвэл тэр хүний мөрөө төлбөрийг дагаад ч юм уу харж байгаа тэгээд сонгодог. Харин манай өвөө эмээ дээр өөр явдаг байхгүй. Уул нь залуугаасаа эхлээд арчсан нам дээр ингээл явцсан үнцэн гişүнж гэж явдаг. Тэгсээр нэг тийм нөтрхөө үзэл нь яваад байдаг. Ингээд одоо юу гэх юм хөрс хүчин одоо хинтээс гарч ирсэн шүү дээ. Тэгээ манай өвөө эмээ бол хоёулаа хинтийн дадлын хүмүүс. Тэгээ одоо ингээл яг нам ингээд өгөхөлөнгөө маяжл манай одоо юу гэх нэг хамаатны нэг хүмүүс ер нь жоохон намтай дэлгэх байхгүй. Я бас ингээл Сонгол Монгол өгөхдөө арчсан намын хүндээ өгөх биш. За ядаж нутгийн хүн байна да. Энэ хүнд ингээ өгсөн хамаагүй дээр тэгвэл ядаж манай нэг тэрманч болго сайн авч байгаа юм. Тэгэж өгөөд тэгээ энэ дээр ер нь онцлог бас байна уу гэж бодсон байхгүй. Тэгэл нэг юм үзэж харах болгонд манай нутгийн тэр явж гин эсвэл хинтийн тэр явж гин тэгэл танихгүй ч гэсэн хинтийн хэмчин гээл тэгээд байдаг. Амар дотнчлаад ч юм шиг тэгээд байдаг. тий ер нь бол энэ дээр юм л яг тиймэрхүү байдлаар л гарч ирэх юм. Бид бол нөгөө яг энэ сайн хийсэн шиг антропологийн судалгааны арга хэлбэр байсан бааш. Амын юм асуулт. Бас нэг амаа асуулт хийгээд байна. Одоо албаны жил хийж байгаа учраас 4-р курс хүртэл нэлээд өргөцсөн. Судалгааны арга зүйд суралцаад нэлээд юм байна гарч байгаа бах тийм. За, баярлалаа.